Алдарт Британий номлогч Чарлз Спержиний эхнэр Сьюзи Спержин ийм бичжээ. Би багадаа буруу зүйл хийснийхаа төлөө ээждээ загнуулж шийтгүүлснийхаа дараа ээжээ та намайг хайрладгүй мүү гэж заавал асуудаг байж хэлээ. Ээж минь үргэлж нэг хариултыг л өгдөг байсан. Охин минь дээ, ээж нь чамд хайртай. Гэхдээ чиний хийсэн буруу үйлдэлийг хайрладгүй гэж хэлдэг байсан юм. Миний энэ асуулт ээжийг маань мөн ч их хэмзэглүүлдэг байсан баг. Гэхдээ бухимдсан эцэг эхчүүдийн хийлж чадах хамгийн зөвлөн үг энэ л байсан баг. Ийхүү хэлснийхаа дараа Сьюзи харин бидний тэнгэрлэг эцэг гим нүгэлтэй хүүхдүүддээ илүү их урам зориг өгсөнийг онцолжээ. Исая 57 дугаар бүлэгт би замыг нь үтсэн бөгөөд түүнийг идгэн. Бурхан бидний бүх замыг тэр дундаа бидний гим нүглэгч мэддэг. Гэсэн ч түүний зориг уур хилэн шийтгэл биш юм а. Харин уучлал ба эдгэрэлтээр байдаг юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ буруу зүйлээ дахин давтан хийхгүй тулд заавал хатуу сургамж өгөх ёстой гэж боддог. Харин бидний гим нүгэл хийхэд Бурханы анхаарал уучлал, ариусгал руу чиглэдэг. 1-р Иохан 1:9-дэр бид нүглээ улаавал итгэмжид зөвхт тэрээр нүглийг маань уучлж бүхий л зөв бусаас биднийг цэвэрлэнэ гэсэн байдаг. Исая номд бид гим нүгэл үлдэх үед Бурхан биднийг шийтгэх бус эдгээхийг хүсдэг юм. Тэр нүглийг үзэн яддагч. Түүний гол зорилго бол биднийг уучлах уучлал юм. Бидний хийх ёстой зүйл бол Бурханы өмнө гим нүглээ хүлээн зөвшөөрч уучлал гуйх явдал. Есүс бидний нүглийн төлөөсийг төлсөн учраас Бурхан биднийг уучилдаг. Нүглээ Бурхан дуулаа. Тэр таныг уучлана. Энэ бол түүний амлалт. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг